За сонирхолтой англи хэл 66 гаруй багш нэг хоёр одоо хандварагдчих гэдэг ойлголтыг хэлж өгье. Тэгэхээр in the beginning гэж ярих, at the beginning гэж ярих бол бас их өөр үдгээс шүү. In the beginning гэвэл эхэндээ гэсэн үг. Ямар нэгэн үйл явцын эхэнд гэсэн үг. Гэтэл at the beginning гэвэл эхэнд, гудамжны эхэнд, хурлын эхэнд тийм үү? At the beginning of the street, at the beginning of the road гэвэл гудамжны эхэнд, замын эхэнд, захидлын эхэнд тийм үү гэсэн утгатай болчдөг. At the beginning of the letter. Гэтэл in the beginning гэж ярихаар эхэндээ жаахан хэцүү байсан. Эхэндээ бол амархан юм шиг санагдаж ирсэн гэд бид нар ярьдаг шүү дээ. Тийм утгаар хэрэглэнэ гэсэн үг. Тухайлбал it was a little bit difficult to learn how to ski in the beginning. Гэвэл одоо эхэндээ бол яаж одоо цанаар гулахыг сурах нь одоо жоохон хэцүү байсан гэж хэлж штэ тийм үү. It seemed I felt it was not so difficult to learn how to ride a horse in the beginning гэх юм бол эхэндээ надад бол морь унцрах бол нэг тийм хэцүү санагдаагүй гэсэн утгатай болчихж штэ.